Намайг Батэлд нэгдэх. Би Дархан хотын дотор хүн тээврийн үйлчлэгэнд одоо 20 жил ажиллаж байгаа. Би энэ хүн тээврт явдаг энэ өөрийнхөө энэ машиныг одоо Vision банк ус санхүүгийн байгууллагын дэмжлэг тусалцаа зээл тамрагдсны хүчинд одоо энэ машинаар хүн тээврийн ажиллагааг одоо хүртэл явж байгаа. 2014 оны 1 сар цах дээр өөрийн өсөлтөөр лангуу худалдан авч сууж лангуу төрөөсөж одоо бизнес 8-гаа хийсэн. Vision бандаас бол нийтдээ 3 удаа зээл авахд одоо би зах дээр одоо 4 лангуу ажилуулж байна. Надад баяр татдаг. Би багасаа дахиад нэг цөөхөн дахиагаар хэлж ирсэн. Одоо 200-аар дахиад өсвөр дахиад хийж байна. Энэ зах дээр 2000 онд гарч ирээд өдөө болтол ажиллаж байгаа. Өөрөө энэ жижиг харуулнуудаа би өөрөө дээрээ үйлдвэрлэждэг. Тэгэл өдөө болтол ажиллаад энэ Vision бандаас зээл авч ингэж ажиллаж байгаа. Намайг Хишгсүрэн гэдэг. Би хүнсний бизнес эхлээд 4 жил гаруй болж байна. Бараагаа Орос улсаас очиж татаж авчирдаг. Сайн байцгаана уу, намайг Төмөрбаатарын Чоож гэдэг. Би энэ хуш салоныг ажиллаулдаг. Өсчин гоо сайхны бүтээгдэхүүн зардаг. Өнөөдөр би Линде хандын бизнес модулын сургалтанд суугаад үнэхээр гоё сайхан сургалтанд суулаа. Үнэхээр баяртай байна. Энэ сургалтанд сууснаар би одоо бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх гэсэн мөрөөдөлтэй боллоо. Одоо олон жижиг юм зарж байсан бол өсчингийн хэрэгсэл зарж бизнесээ улам өргөжүүлж, хөгжүүлэхийг хүсэж байна. Энэ сургалтуудаас бол би бол тэр маркетинг, борлуулалтын сувг гэдэг хоёр хичээлийг их л сонирхож шимтэн сонслоо. Бус юмнууд нь ч гэсэн их сайхан байсан. Сая ингээд хүмүүсийгээ хараад байсан чинь шал өөр бас өөр өнцгөөс хийсэн байна л да. Бид нар болохоор шууд 6-7 насны хүүхдүүдээ сонгож аваад тэр хүүхдүүдэд татвар дэмжих бүтээгдэхүүнийг сонгож авч байгаа байхгүй юу? Жишээ харуул энэ франчайзинг бизнес гэдэг юм байна. За та нар харж байна. Энэ дээр та нарын таньдаг юм байна. Энэ юу вэ? За E-Mart. За энэ бол Солонгосын супермаркетинг тий өргөн худалдааны сүлжээ байна шүү дээ тий. За энэ олон жил ажилласан 4 хувцастай ирэхгүй бол ажилд оруулдаг байсан. За ийм тохиолдол бас байж байна тий. За энэ дээр манай Ардын банк зээл болгон та бүхэнд өдөр тутмын тооцоо гүйлгээ хийгээд манай сүнжээ ажиллана. Vision бандаас над руу уцтаад 4 хоногийн сургалтанд орсон. Тэгээд ер нь ийм сургалтанд сууж байгаагүй болох тэр их л олон хоног байх юм шиг санагдчихсэн боловч энэ сургалтанд сууснаар айгуу сайхан их юм мэдэж авлаа. Ямар ч үсэн өөрийнхөө тооцооллыг аргачлаа мэдлээ. Бизнес модуль сургалтанд сууснараа хэрэглэгчтэй хүлээж суугаж хүргэж өгөх шин санаа боллоо. Би бүр яг дээр үед Vision бандаас нөгөө зүгээр юуны зээлтэй хэрэглээ зээл авч яснаа. Тэгээд дараад нь анхаарсан 5 сая зээл авах ямар ч банк надад өгөхгүй байна. Vision банд маань өгч. Би Vision банд бол миний ээлтэй байна. Би анх удаага ийм сургалтанд суулаа. Энэ сургалтанд сууснараа би маш их урам зориг авч бизнесээ өргөжүүлэх, бизнесээ яаж одоо маркетингийн сайжруулах талаар их бодлоо. Би нэгдүгээр одоо бөөний цэгнэ гэж бодсон, хаягаа өөрчлөе гэж бодсон. Vision Fund олон улсын банк санхүүгийн байгууллага, Ленден хаад олон улсын байгууллага, дэлхийн сэтгэлгээ төрийн бас байгууллага хамтран Дархан хотын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнес модуль боловсруулах нь болон маркетингийн агсны түвшин сургалтууд мөн санхүүгийн удирдлага сэдвтэй сургалтуудыг зохион байгууллаа. Тэгээд энэхүү сургалтуудын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлууд хийгээд цаашдаа бизнесээ хэрхэн төлөвлөх үү, хэрхэн бизнесээ хөгжүүлэх үү, за маркетингийн үйл ажиллагааг хэрхэн бизнесийн үйл ажиллагаанд үр ашигтайгаар ашиглах үү зэрэг маш олон сэдвүүдийг зааж сургалаа. Тэгээд суралцагчдаа маш амжилттай суралцаж энэхүү сургалтыг төгсөж амжилттай цаашдаа бизнесээ эхлэх урам зоригоор дүүрэн байсанд сургалтыг зохион байгуулсан хамт олонны зүгээс баяртай байлаа. Хүүхэд гээд тавьсан байхад хүүхдээ яах гэж байгаа юм бол гэж ойлгохдоор байх юм бол тий магадгүй хүүхэд манай үйлчлүүлэгч гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар яаж яг өөрөө бол та нар бол ойлгоод нь шүү дээ тийм ээ тий за хит ерөнхий байхаас зайлсхийгэрэл гэсэн санааг зүгээр хэлж байгаа. Сургалтыг үрдүнтэй сайхан сургалт болж байт юм байна. Vision бандын зохион байгуулж байгаа сургалт их сайхан байлаа. Урд нь сургалтанд сууж байгаагүй. Тэгээд ийм сургалт зохион байгуулсан Vision бандынхандаа баярлалаа. Үргэлж намайг ивэж, өрөөж байдаг Vision бандаа баярлалаа гэж хэлье.